Самбацано монголчуудаа юу яцгаанда ойрт бичлэг хийсэнгүү. Ойрт бичлэг хийсэнгүү гэдгээ ойрт бас их хэллээ. Жого нойрмог өглөөний 4 цаг өнгөрч байна. Дахиад гадагш явах гэж байгаа. Энэ удаа 50-30 байна. Их нэртэй амлсан амлалтаараа Blackpink-ийн тоглолт үзүүлэх гэж байна. Таанхудаа хоёулаа хамтдаа охиноо орхиод явах гэж байна. Их хэцүү байна. Ивгүн байна. Хоёулаа хамтдаа яваад охиноо үлдээж байгаа болохоор жоохон дэмлээ. Хөөрхөн намаа тэндээс ирж байна. Мангараараа л гарч ирлээ штэ. Самано High vlog тийм ээ. Энэ бол миний vlog баг. Баярлаа. Найдаа. Аваач. Би үзэхнэ. Гасараа. Можихтай анх биш 2 дахь удаага гадаад руу явах гэж байна. Өмнө нь тэрээр намайг жирэмсэн хордлоготой байхад минь хятадаар дагуулж явж шийтгсэн. Энэ удаа л битгий шийтгээсэ. Би бас жирэмсэн биш байгаасаа. Чиг шийт. надад үлдээгээ сэтгэл хэрэг. Хайрцэн үү. Би охинод гэхдээ яагаад аваа өвчий гэж бодсон юм л гэж бодчих. Яг гэхдээ болохгүй л тээ. Гэтэ чи шууд. Тэгэхээр охиноо авч явж болохгүй байсан юм аа. Ойлгоорой. Миний охин том болоод үзэхэл ахaltaа. Миний аяллаа хамтрагч. Би түүний найзад шинэ нэр өгсөн. Симпсны хүү эдэн штэ. Яг тийм. Гэлтэй. Тэрний нэрийг би одоо олдох юм. Тэг би найдлын төвш түүнийг тэрхүү нэрээр дуудахлаа. Тийм баярлаа. Бид гурав тэгээд Хонконгоор дамжиж байгаа. Тэгээд тэндээ нөө шек шак айтах гэж. Одоо эндээс машинаар ирээн л очино. Замын үд очино. Замын үдээс хоргонд цугаад ирээнээр дамж хэл гараад тэгээд цаашаа Одоо 6-аас ниснэ. Тэгээд 10 өнгөрөөгөө Хонконг дээр бохох. Тэгээд бид гурав гарч нэг шек шак олж идчихэд тэгээд жоохон байж байгаад орой 50 л үнэснэ. Тийм болохоор хэдүүлээ. Хонконг дээр болццгаая. Гişн Хонконгт байгаад мэдэгдэж байна уу? За ингээд Хонконгийн International Airport дээр булаа. Тэгээд одоо явж түүний дуртай Shake Shack гэдэг гэж байна. Эндээс 10 минутын зайтай байна. Ямар ч гэсэн гарч агаад такси одоо Монгол шиг л гараа өргөж зогсохгүй л бах. Ямар нэгэн байдлаар такси олно. Тэгээ явна. Амар ус чинь. Онгоцны хоолоо битээр унтаад идээгүй заяо. Тэгсэн чинь манаас ипсэн гурван гин гус. Нэг нүдэнээс идчихлээсэн. Унтчаад дахинээс идчихлээсэн. Одоо тэрээр бас shake shack идэх л бах та. Харамсаад байгаа байж. Тэ бид өгчнээ хараа. Манай найз натамтай Япон явснаас хойш турцсан байгаас тий. Японы влог үзээд өөрийгөө бүр ямар таргай юм бэ гэж бодсон гэсэн. Тэгээд барыг 5 ил ассан баха. Ай. Торж байгаа хүн 3-ны хоол идэхүү. Би тэгсэн унтчихсан чинь нэмэтсэн чинь урд хоол тавьчихсан шүү дээ. Бас авсаас идэхний өөрхөн. Ямар ч гэсэн чи YouTube бас авсан байгаас. Харин тийм л. Тэгэл өөрөө л эзэн л. Өөрөө хийсэн байна. Гэтэ амар тийм юу адсан. Бүр нойр дийлэхгүй гадсан. Дандаа нөгөө нэг 12-оос унтаад өглөө 8 гэс хэрэд басчих. Гэсэн чинь
Тэгээд хоёроос хойш бол тэр амтан болчихлоо шүү дээ. Би бол өмнөх өдөр нь унтдаг цагаас сэрдэг цагаас эртсрээд өдөржингөө нойр хүрээд явчихсан. Тэгээд унтаагүй явсаар юм байна. Явж байна да. Энэ хүүхэн ба сайн унтдаг юм биш үү? Арай нойртой бүр. Хүзүү шуухан шилээстэй. Залуу хүн байж. Төгсөөгийн дэрийг нь аваад л гээл. Би түн буцааж өгөөгүй. Чам тийм хоолны аппетит өндөртөө нөхөртөө байх ямар санагддаг вэ? Маш хэцүү. Бүр маш хэцүү. Одоо тэгээд гол нь юу яаддаг? Ганцаараа гүн шахаад идэг аахгүй. Амар хөөрөгдөг. Яа тийм ээ над хоёр төмсөө гусчаачтай гэл. Тэр нэг хоол үлдээж болохгүй гэдэг юм аа. Над руу чихээд идэхгүй. Тэгэл би ерөн жинсэн бахтай юм над бондосон. Бид гурав ингээд транзит тэгээ зүгээр шууд нисчих болох л байсан л та. Хүлээлг нь багаар. Тэгээд Нэг цагаас нисгэлжтэй. Тэгээд зүгээр л шек гэдэг 9 цаг болгочихсон. 70 бүр 9 юм уу? 9 цаг шүү дээ. Шиш орой 7-оос ниссэн тэгэхээр 9 цагийн хүлээлгтэй байхгүй. Тэгээд энийг явж идэх гэсэн байгаа. Таксин Хонконгийн таксин ингээд 3 төрөл хуваагддаг юм байна. Тэгээд им бүсээр нь хувааж авдаг юм байна л да. Урд бүс, хойд бүс ямар шинэ бүс гэсэн тийм бүстэй. Тэнгүүтлээ одоо энэ бидний суусан таксин болохоор би нөгөө нэг юуны хэсгээс нь информашн хэсгээс нь асуугаад бид нар ингээд ойрхон 10 минутын зайтай шик руу очих гэсэн ба гэсэн чинь Лантау такси гэдэг руу суугээд тэгээд суусан байна. Одоо тэгээд бид гурав бууж байгаад өмсөх хувцас харуулъя. Монголд өвлөөс ирсэн хүмүүс энд 31 градусын халуунд ямар хувцастай байгааг та бүхэн харах болно. Баярлалаа. Шак болоод ирсэн. Юмаа захиалчихлаа. Тэгэд гоё эхлээд бүргэр дахиагаа ичээ дараа нь гарахтаа шек авъя гэж бодоод байж бай. Тэгээд одоо хувцас харуулъя. Монголд энэ бүр амар нэмэгдсэн те. Миний энэ тамир хүндээ бас амар зузаан байхгүй юу? Юу гэсэн зузаан. Тэгээд манай хүн бүр хослолтой. Хослоод мослоо хосоор нөмссөн заяа. Чимдамд гэхдээ юу байгаа ста нэмгийн байгаа. Уг нь чимдамаа аваад буцаагаад өгнө гэж бодсон чинь ачаа маань шууд очихоор болсон. Тэгээ одоо ингээ халууцаад явж байгаа зүгээр арга байна. Ийм гоё далхан бүр ингээд энтэйгээд уусдаг. Тэгээ бид хоёрын дуртай чизтэй спектэй. Тэгээд бас энэ дахиад аймаг байна. Чи шорнод авчихгүй сайн да. Энийг шек гэдэг байгаа шүү дээ. Чи такси тур намайг хонолтой моролтой гэдэг юм бас нэг жоо юм болно шүү дээ. Нэг бас маг шахаж авчихсан. Саша капса. Cheers. Oh.
Жидэлт нэг сони юм авсан дээ. Юу юм? Lemon custardтай шейк гэсэн шүү дээ. Гоё юм уу? Өөр нь нэг юм сэлийн өндөртэй болохоор. Амар гоё ихгүй. Ганцхан гоё ихгүй. Миний strawberry. Ойн бол яг л хамт оруулсан юм. Энэ strawberry гоё юм шүү дээ. Тэгээд хувцас нэмэглэе гэж бодож байна доо. Шууд аваад аваад. Чи юм бодохгүй байвал айгүй хөөргөө гэж шүү дээ. Ингээ кат тоос. За бид инхүү Тайваны ямар хэлэх хашиг шүү. Саяар амар сони юм болсон манайхаа. Би яг мэдээдсэн юм. Манай хүн хизээч онгоц зогсоод босоод хүмүүс нэг чигсаа зогсдоо шүү дээ. Хачиг аваад тэгдэггүй байхгүй юу? Чи бүр яарад бүр зогсож амжаагүй ахталсан юм асаагаад лэрдөөсөө баясарууга залгаад ирчлээ гэж жагсаж зогсож мөгсөөд бүр гачаа би хэри хардаад идэг. Яа өөд нь ирсэн бүр хүлээгээд за гэс гар юмараа гэж мэгээд намайг чи за юундаа тийж бос зогсдоо эднэр амир тэнэг мэнэг гэ. Тэгж ирдэг өөрөө босоо зогсцсон. За энэ хоёроо яаж уулзахыг бод таашгүй. 근데 энэ жилдээ бол уг нь 3 дахь уулзж байгаа. Надтай ингэж уулзах болов. Би бүр шок. Айгүй ятгатай битэрийг байнга хардаастай. Чи өөрөө угаасаа амар хардахаар үлдлээ шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Олон жил хоорондоо уулздгоо тэгээд Чи энэ жил 3 дахь уулзсан шүү дээ. за яах вэ тэгээд. Заал. Нэлэр. Апа удаа гаргаж байна. За гүгэрэ. Тогтлаад ирдээс. Ай хосоод ирдээс. Үнсэлцээрээ. За үнсэлцээ. Манай хүн чи сая бүр намайг гайхшрууллаа. Баясамын. Их сонин зүйл боллоо. Өмнө нь хизээч онгоцноос буухта босч жагсаж байгааг байхгүй юу? Бүр хизээч never. За өстө нойтл ус юм да. За ингээ зорьсон газараа ирлээ. За хайрттайгаа уулзсан гоё юм. Хайрттайгаа уулзаад гоё байна. За өглөө юм. Өчтөр шинэрсэн бичлэмжтэй ихэд болсон шүү дээ. Өглөөний цагаан уцаа. Вэж. Хай. Шууд ингэж хэлсэн. Юу ч. Хүмүүс байхгүй шууд эйрпортоос шууд. Маргааш ирсэн нэ. Одоо үнсийн их ажил би одоо зааж. Зогоос 200 болоо. Хинтээ. Бид тататаш байсан орох гэж байна. Манай найзын пүүзнүүд өмсөх пүүзгүүлэх байгаа л гэсэнтэй манай найз. Сайн бацхан хүмүүс. Энэ үнийг олж байна. Сайн байна уу? Ямар юм бэ? Хөшиг хаацсан чинь ерөөсөө өглөө болж байгаа гэж мэдээлэл ирэхгүй унтаал хий. Би яг яагаад чамайг шүнд үнийг босоод байгаа юм болоо гахаал унтаал. Чи 12 болж ирсэн. Бид сайн явах гэж байна. Одоо түүний живхийг үзнэ. Хамгийн сайн живхчийн шалгаруулна. Төрүүлцээ. Би төрүүлцээ. Шагналыг байсан би. Шагналаа чи. Таиландд одоо нэг даваагийн бүсийг үзсэн байгаад өнөөдөр таарах юм. Манай найз доороо басагтай. Сайн нэ. Нүгэр хоёр хилчээд нүгэр орох юм уу? Өөр газар орох юм уу? Нууд. Сэтгэл хэрэг байна. Гоё юм аа. Доороо бисний тавьс.
бас фитнестэй гэсэн. Гэхдээ эдгээр нь дандаа нэг цагаар юм байна. Тэгэхгүй бол аврагч нь байдгүй. Аврагчийнхаа ажлын цагтаа тохируулж яадаг гинэ. Айгу уртан биш үү те? Энэ одоо хэдэн минут 50. Одоо халуун ус массаж идэм бэ. Энийг үзэх гээд. Одоо ингэ дараа шүү дээ. Өө. Хоёр нурууны булчин туу. Тэгээ гуйнд ороос. Хоёр бас тээ. Жижиг 19-ных биш юм уу? Гэхдээ 19 нарт гэж хэлсэн чинь мэдэхгүй тэгээд сая аваад харсан чинь өнөөдрийнх биш үү? Тэгээ одоо эхлэх чинь. Тэгээ одоо нэрээ. Хуцаа усаа үлдчих. Хувцас усаа бэлдэж одоо тэг явахаас аргагүй байна. Нэрэн гэсээр даа. Нэрнгээшээ арай. Оо. Гадаад нь ингээд мангар хүмүүс. Орж ирсэн. Амар бэ? Сонгор аттай гацдаг би үзчихтэй. Сонгор аттай Blackpink үзэж гараад ирлээ. Ямар амар вэ? Амар устай. Тэр яа өндө үзье гэж үзээгүй л дээ. Тэр битээр тайлбарлана. Яг тухтай ярина. Ямар ч үзчихээ гараад ирлээ. Амар л болтой. Хэдэн мянган ч юм байна. Амар юм. Эхнэрүүдээс төрөлд үзчихтэй. Тэг ийм л юм болдсон байх шүү хоёроо. За ингээд тоглолтын үзүүлэлт оруулчаад сууж байна та. Үгүй. Сая бүр юун дээр навч өгöd ирлээ гэж. Тэгээ нэг сони юм болсон. Битээр үзэхгүй байх байсан. Битээр хамт үзэхэд нэг тик жоохон нэг амар үнэтэй бодоо. Юу зөндөл байсан л та нөгөө тэнгууд бас давхар нөгөө скамддаг хүмүүс айгүйх байдаг гээд. Тэгээ тийм болохоор нэг таньдаг одоо нэг тийм пүүзний 8 байдаг пүүзний дэлгүүртэй нэг таньдаг залуугаараа олуулаад тэгээд уулна 19 цаг гээд авсан. Тэгээд тиктэй аль дээр ингээ яриад мөнгөргөө өгцөн. Тэгээд тиктэй очих авахгүй байсаар аваад яг өмнөх өдөр нь оройн очиод авбаа. Тэгсэн чинь нөгөө нэг онсорын хараагүй. Хагас бүтэнсээр бидэд үзэхэд бүтэнсэрний тик гэсэн чинь тэр тиктэй хагасаанд авдаг байхгүй юу? Тоглолт нь 6:30-аас эхэлнэ гээд бид нэр 6 цагт тиктэй авцсан. Харж байгаа шүү дээ. Тэгээд тиктэй аваад битээр тоо мэдхгүй тий. Зүгээр баширгаа голт хийцээ. Тэгээд өөр бас нэг найз их нэртэйгээ ирээд очиж тосоод авчаад баясаа. Ямар суудлын модлын бид нар ий гэдгийгсэн чинь. Али хараадаага харуулсч чөнөөдрийнх ш таад одоо шууд яваа гэж. Тэгээд тэг үнэхээр тэг хоцорчж байгаа юм чинь
явж амжихгүйгээ тэгээ баясаа нэг найзтайгаа яриад энэ чи юм биш үү тийм биш гэсэн чи өөстөө миний алдаа гарсан байна. Маргааш өөр тикет болж үгүй. Үзэх боломжтой л гэхдээ хоёр хүн ч гэсэн болтгоо үзүүлчихэрэй гэдэг. Тэгээ баясаа битээр Blackpink-ийн тоглолтыг хагасаас нь үзлээ шүү дээ. Тэгээ ер нь бол цаанаасаа ер нь бас те хоёулын минь үзүүлэх гэсэн. Харин тийм. Эхнэрүүдээ үзэхээс өмнө битээр төрөлөө үзчихэж байгаа юм чи. Тэгээд Гоё гэтээ бол үнэхээр амар гоё байсан тийм. Тэгэхээр гоё тоглолт байсан. Битээр баг тал үзсэндээ харамсч марамсан шээ. Бүтэн үзчихдэг байж юу Тэгээ өдрийг. сая жоохон агж хөтөж ороод үзмэр санагдсан. Үнэхээр гоё болт юм лээ. Тэгээд Яндогоор битээр нэг Blackpink үзсэн байна да. Гэтээ бас тэр чи яндоогоор биш л те. Ер нь сая хэдэн зугаар, сая 300 авсан тийм битээ шүү дээ. Юм бол те. Нэгийн сая 300 авч байгаа. Тэнгуутаа дөрвийг авсан гэхээр 2,600 тэгээд ер нь бол хүлцсэн байгаа хөө те. Биш ээ. Тэр чинь нийлээ 6 сая болсон. Дөрөв тик гэж. Дөгөө тэгээд яг 2-оор нь хойлоо үзсэн. Тийм. Тэр нэг 3 сая төгрөг хөлцөл. Гэтэ яг гоё тоглолт үзсэн. Тэдбэргүй л даа одоо тэгээ нөгөө тэгээ гарч ирэхгүй тэгээ. Тэгээд гарч иртэл нь одоо энэ чинь уцандаа машиндаа блак. Яа. Одоо би фэн. Өндрий. Жижиг ахаагаар битээ. Тэдбэргүй л даа. За би Blackpink-ийн тоглолтыг үзгээд яг энэ Kaohsiung гэдэг нэг гадаа ирсэн байгаа. Тэгээд миний ахлах хөвчөрж өгөн тэр хүний хүлээгээр арай ороогүй байна. Яг 6:30 гээд тоглолт маань эхэлнэ гэсэн энд бүр галзуурж байна. Миний бодлыг арай. Манай Монгол шиг бас гадаа нь ингээд зүгээр шаглаж маглаад янз бүрийн нэрч зэрч зардаг юм байна. Би болохоор яг альбиасны сайтаас нь захиалсан байхгүй юу? Pop-up store-оос нь авсан байхгүй юу хүнээр тэр хүнийг хүлээж байна. Тэгээ амар халуун байна, амар тийм чихтэй бөхчин байна. Тэгээ одоо үзэндээ. Яг энэ арайны гадаа байгаа болохоор бас яг дотор амар гоё байгааг одоохондоо л бас мэдрэг байна. Тэгээ энд ердөөсөө ягаарсан л хүмүүс байна. Миний яриа сонсогдож байна уу? За ороод ирсэн байна. Амар том стадион байна. Ягаарсан байна. Тэгээ судлаад асуучлаа. Гар мара тэгээд тийм. Энэ тамарина болж байна да тоглолт нь одоо тэгээд. Манай ч яг амар гоё юм ингээд тойроод стадионоо тойроод дөрвөн зам ингээд хэдэн километр чимдээ моднууд нь ингээд ягаан юугаар уйцсан. Энэ бүр амар гоё харагдчихлаа өдөр.